За өндрийн зан узрын одоо Монголын соёлд гүйцэтгэсэн олон одоо талт үйл ажиллагаа, үүргийг одоо нэг үрчлэн ярих юм бол монголчуудын бичиг үсгийн соёлд оруулсан хувь нэмэр бол бас асар өндөр үнэлэгддэг. За өндрийн зан узар бол 1686 онд одоо соёмб үсгийг бол зохиож бий болгосон гэж үздэг. За энэ соёмб үсгийн одоо дурсгалууд бол Монголын одоо энэ үеийн баримтат одоо өвийн бас нэлээд чухал дурсгалууд тооцогддог. Түүнээс гадна өндргээний зохиосон өөр нэгэн үсэг бол энэ зан узрын дөрвөлжин үсэг гэж бий. За судлаачдын одоо сүүлийн үеийн судалгааны зарим үр дүнгээс харахад бол энэ үсгийг 1685 оны орчин бол зохиосон болов уу гэж одоо таамаглаж байна. За эдгээр одоо үсэг бичгээр төөрөвсөн одоо шашны ном зохиол, элдв одоо бичгийн дурсгалууд бол бас олон доогоор хадгалагдж байдаг. Дээрээс нь энэ соёмб үсгийн одоо хамгийн ихний тэмдэгт бол өнөөдөр Монголын төрийн одоо гол чухал билег тэмдэг одоо болж ингэж дээдлэгдэж ирсэн ийм түүх байгаа. За тэгэхээр энэ бол одоо төрийн далбаа, төрийн одоо сүлд, тамга, тэмдэгт гэдэг энэ бүх зүйл дээр бол энэ өндргээний зохиосон соёмб үсгийг монголчууд уламжлуулан одоо дээдлж ирсэн ийм түүх байна.